манай хүүхд нэг л унтчихвол нэг шөнө нэг л сэрдэг байсан байхгүй юу. Тэг яг 8-9 цагт унтах юм бол шөнө 1-2 цагт сэрдэг ч юм уу те. Тэг ингээд. Тэнгүүд нь хүүхдөө сэрэхгүй бүр ингээд унтуулахгүй ингээд аваа яа. Тэгээд унтах гал ингууд нь сэгсрээл сэрээгээл тэг бүр аргаа ятгаар нөө хүүхд чинь бүр өөрөө ирэхгүй ингээд унтах гэдэг чинь. Тэнгүүд манай хүн усанд оруулаад одоо битэд чинь найзуудтайгаа нийлж усанд оруулаад сэргээж гал тэг бүр сэгсэрсэн ч унтаад өнгөд нь орхиол 10 цаг алдаад ингээд орхиод тэгээд хажуу нэг карма өрөөсөлт гэсэн хажуу айлхаа ихч. Тэднийх бас нэг 30 гаруй насны залуу хосууд байсан. 40 үржсэн баг те тэднэрт хэлж за ойлоод ингээ буцтажаараа ойлгохгүй болоод юм. Тэгээд одоо оройны ажил явчаад шоуны ажилд явчаад ирэхэд унтчихлээ тэгс шөнө 1 цаг 2 цаг ингээд ирэхэд чинь унтчихдаг лээ. Тэгж энэ тэр нэг бас хөвгтэй тэр өөр маскус манай оюутнууд тэгсэн энэ хоёрт амар атмаа ээж хоёр хүүхдээ унтуулах гэж чинь хүн чинь унтуулах гэж зовд энэ унтуулахгүй гэж зовоод байгаа шүү дээ. Сайн мэцхан ирэх хүмүүжигчтэй би бэлтгэлөөд гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газартын хамтран зохион байгуулдаг хайрын түүх нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Манай өнөөдрийн зочингоор Цэрэг баярын гэр бүл оролцож байна. За манай урилгыг хүлээн авч ирсэн хоёр зочиндоо энэ өдрийн мэндийг хүргэе. За анх ер нь хэдэн онд та хоёр маань танилцаж хайрын түүх эхэлж ирсэн бэ таны хувьд? За бид тэр одоо танилцсан гэвэл маш удаан бүр нэг жоохон байхын нэгдүгээр ангиас хавтад нэг ингэж байсан. Нэгдүгээр ангиас 8 дугаар анги хүртэл нэг ангид байж байгаа. 10 жилд энд ирээд 2 жил тустай ангид байсан. Тэгтээ дотор байранд цуг байдаг байлаа. Тэгээ дээд сургуульд нэгдүгээр анги нэг ангид 4 жил ингэж сурч төгссөн. За яг хайрын түүх гэх юм бол 2000 оны ихэр одоо одоогийн хүмүүсийн хэлдгэр бол нэг хараашилдаг үе маань байсан. Одоо нэгдүгээр курс оюутан болсон байна. Дотор байранд байхдаа бол зүгээр 10 жилийн хүүхдүүд чиг тэгж дэрвсэн найз нөхдүүд л байсан. Ийм түүхтэй. Тэгээд яг одоо шохоргож, харж, дурлаж одоо тэгсэн үе маань 2000 оны ихэр одоо миний хувьд бол ийм байсан байгаа. За таны хувьд юу н анх нөхрийгээ хараад тийм ээ. За ямар зүйлд нь илүү их татагдчихсэн бэ? Манай үчин ер нь их хүнтэй нээлттэй илэн далангуу тэгэл одоо октод тим банд нар чинь илүү нөгөө нэг зүгээр нөгөө нэг хайр гэхээс илүү айгуу тэнгэж нөгөө нэг найзын шугамаар айгуу илүү нээлттэй харьцдаг байсан. Ер нь бол манай үчин гэрээ ажилд айгуу маш сайн хоолоо айгуу сайн хийн тэгэл гэр орны ажилд их туслана нөгөө нэг зүгээр найзалдаг багтаа штэ. Тэгээд ер нь бусад талаараа ямар нэг юм айгуу сайн зөвлөгч идэгсэн. Болохгүй юм одоо ингэж яа одоо ингэх үү яах уу тэгчлээ гэхдээ чи манай юм чинь өдөхгүй юу да тэгчгдээ гэл тийм байдлаар айгуу их ингээд тэр байдланд намайг илүү нэг татсан. Тэглэхгүй яах вэ? За таны хувьд ер нь анх ихнэрдээ хэрхэн яаж сэтгэлээ хэлж ирсэн бэ? Юу штэ сонирхдаг. Би ч одоо хүүхд тахтаа одоо 10 жил тахтаач тэр нэг ангийн бандертай нийлээл одоо ингээл хүүхдүүдийн захаа зөвөөл захаа бичээл ингээд явдаг. Одоо эхнэрийнхаа захагийн зөөдүүдийн нэг зөөгч нэлээ. Тэгээ тэгж яж байгаа л нэгдүгээр курст ороод нэгдүгээр курсын намар за өвөл бараг шинэ жилийн үеэр чинь тий. Одоо эхнэртэй хайртай одоо их хоорхоод ингээд татагдаад ингээд байгаагаа ерөнхийдөө ингээд үйл хөдлөөр ингээд харуулж байгаа л. Тэгээд бид тэр бас оюутан байхдаа дотор байранд энэ цуг ингээд юу дээсэн амьдэрдэг гэсэн орж гараал ингээл тэгээ явж байгаа л 12 сард 2000 оны 12 сар 1 сард л одоо ерөнхийдөө баг ханаа мэдгдсэн. Тэгтээ бол илжилж мэлжиж хэлээгүй. Тэгээ хамгийн анхны ер нь одоо хайр хэлжсэн бол өвлийн амралтаар ирчгээд одоо тэр чинь нэг зүг 2 сард амардаг гэсэн үг шүү дээ. 2 сард амралтаар ирчгээл одоо гэртээ байх юм байна, тийм байна. Тэгээ одоо ерөнхийдөө санаж байна. Одоо юу хийцгийг хийж мэж ингээд ингээд одоо захаа бичээ. Тэр үчи гар утсан гэж байхгүй. Захаа бичиж ингээд тэмдэглээд хөдөө би хөдөөний хөтөлтэй бүр хөдөө байдаг гэсэн. Тэгээ сумын төв рүү явж байгаа хүнд өгж явуулж ирсэн тийм. За тэгээ миний захаад бол аав маань зөөсөн байх нь шүү дээ. Таны хувьд ер нь тэр захааг тийм ээ хүлээж аваад догдолж ийсэн тэр үеэдээсээ бас хаваалцахгүй юу? Яг л амралтаар ирээд нэг сар шинэ ингээд ажил төрөл ихтэй байсан. Тэгтэл ягаад ч ингээд нэг хүн бүр тэрнээс өмнө айгүй нэг мэддэггүй байсан юм билээ. Айгүй санаад л одоо
болдгоол яваад ч моорч юм шиг санагдаад одоо нэг хизээ ирэх бол одоо энэ сараар ирэх болов молоо гэж бодож ирсэн. Тэгэл аав нь манайх тий тасцал байсан юм шиг. Тэгээ манайх нөө дэлгүүртээ идэгсэн юм аа. Тэгээ нөө сарны юм аавна гэд хөдөөнөөс хүмүүс ирдэг. Эдний аав нэг ирсэн. Би хадмаг л ерөөхдөө өмнө нь таньдаг байсан байхгүй. Ирээд энийг чамд өгүүлсэн гэд нэг нуулцсан цаас өчсөн. Тэгээд уншиж байгаа би маш их баярлчихсан шүү дээ. Яа намаа над чи бас хандаг байсан юм байна гэд. Та ер нь тэгээ зөрүүлээ захаа бичиж явуулсан. Гүү бичиж явуулаагүй тэгэл цагаан сар нас чи өөр өдрөөс. За хоёрын маань хувьд ер нь анхны болцоогоо хэрхэн хаана яаж тэмдэглэж ирсэн юм? Анхны болцоо одоо тэр одоо жил 1-р курсын тэр жил шүү дээ. Юу байсан юм аа тэр бас. Ус орондоо ирнэ. Сүхбаатар аймагт нөө шүлхээ өвчин гараад. Тэгээд нөө цагаан сараар ирээд амраа буцаад гिचэл орохоо болждаг байхгүй. Тэгээд нөө карантинлэгдээ 4 сар хүртэл карантинлэглүү тий. Орон хөдөөний хүмүүс чинь сумын төрөөч ингээд орж чадахгүй ингээд болцоод ингээд тэгэл тэр үедээ л одоо тэр захиа бичиж байсан. Тэгээ яг хаа ер нь бол анхны болцоо одоо ерөнхийдөө 2-р курсын шинэ жилийн үеэр болсон байгаа. Одоо яг албан ёсоор юу 2-р курсынхаа 1-р курсын хавар одоо тэгж байгаад яцсан шүү дээ. Тэгээд яг 100 мөн ирээд ирсэн. Гэтэ одоо ингээд хичээл яг болзоонд өрсөн маань 2000 оны шинжилээр эхнэрийг одоо ингээд одоо арман чиглэнэх юм одоо тэгж одоо урьж исэн. Тэгээ ер нь бол битээр тэгээд 2-р курсын одоо тэр өвлөөс ахуулаад дандаа цуг явна. Цуг номын санд цуг суун, хоолнд орсон цуг явна, хичээлдээ явсан цуг байна. Тэг яг бас битэрэн байжсан амьдрал юу байр маань ингээд 3-4 орцны цаана ингээд амьдэрдэг байсан. Нэг одоо манай хүн одоо нэг айлын карма өрөө хөлслөөд ингээд амьдэрдэг. Би бас 3-4 орцны цаана ингээд бас айлын карма өрөө хөлслөөд ингээд одоо танил ах гэж нэртэйгээ ингээд манай хүн ч гэсэн нэг эгчтэйгээ би нэг эгчтэйгээ ингээд карма өрөө хөлслөөд ингээд миний цанхоор өрөөний цанхоор эдний орцны ингээ үүд нь харагддаг нэр тийм байсан. Анхны болцоон дээр бол мэдээж хөгжилтэй хөхтэй маш гой зүйлүүд бол тохиолддог шүү дээ тийм ээ. Тэр зүйлүүдээсээ бас манай үзэгчтэй хуваалцахгүй юу? За та анхны болцооны хөгжилтэй дурсан гэх юм бол баг алдаа гараагүй тийм. Ер нь тань зүгээр гой дурсамжтай тийм ээ болж байсан тийм зүйл байгаа юу? Одоо зөндөө л байна. Яг одоо бүр маш гоё гэх юм бол шинжлэр нэг аюу гоё. Хоол одоо би ч аяга хоолнд муу. Манай дээр хамт суудаг ч аяга хоолнд муу. Наад чинь шинжлэлийн ороо хэдэл хоёулнаад ингээд гэр гэртэл л байж. Тэгээжсэн чил нөгөө чөхрөөдрөл амар гоё хоол барьчихсан. Нэг торт ирчихсэн. Тэр л аяга гоё санагдчихсэн. Тэгээ тэр үед бол тухайн үед бол яг дөнгөж л нөгөө нэг их хэлээд л хоёроо татагдсан мэддэл одоо үерхэж эхэлж ирсэн л үйл л дээ. За ер нь тийм ээ ханилан суугаад төдийгөөс өдийг хүртэл за маш их зүйлийг бол болж байгаа шүү дээ тийм ээ. За энэ үед ер нь амьдралын хамгийн аз жаргалтай мөч гэж ер нь хоёрт ямар мөч байсан бэ? Би тэр чинь тэгээд 3-р курстэй одоо цугтаа амьдэрсэн байхгүй юу? Тэр амьдраад одоо ингээд оюутан байхдаа цуг амьдраад хүүхдээ гаргаад хүүхдтэйгээ цуг гуруулаа ингээд яхад бол зарим үед бол яг нэг аав ээжээс дөнгөж хүнд ирээд ингэж нөө хэцүү юм шиг ингээд харагддаг байсан боловч бид байсан байх л да. Манай үеийнхэн ирээл нийлээл одоо ингээд хүүхд авч өгөөл хичээлдээ явангууд зарим нэг нэрж одоо хүүхд хардаг байсан. Манай ингээд оюутнууд битээ чинь нэг сургууль нэг ангийн оюутнууд байсан болохоор чи тэгээд тэр үед л хамгийн гоё юмнууд болж исэн. Одоо жишээ нь 3-р курсын шинэ жилээ бид одоо жоохон мамуутай болчаад сар гарантай хүүхдтэй 2 сартай хүүхдтэй шинэ жил тэмдэглэх тэр гэр орны одоо гэр бүлийн уур амьсгалыг одоо өөрсдөө бүрдүүлж байгаа шүү дээ. Хэдийгээр тусдаа гараагүй гэсэн. Тэр надад тэр 3-р курсын жил маш их гоё дурсамжтай. Ер нь бол бас их юм сургасан тий хариуцлага бас нэлээд дээр тавигдсан тийм үе байсан. За таны хувьд ер нь тийм ээ нөхрийнхөө аав ээжтэй таны хадам ээж аав гэсэн үг шүү дээ тийм ээ. Хамгийн анх бэр болж ороод танилцчихсэн түүхээс хаваалцахгүй юу? За хадам аавгаа бол манай ээжтэй нэг олон жил нэг дор ажиллаж байсан болохоор аягүй сайн мэддэг гэсэн. Ээжийг бол бүр хараагүй. Бүр харж байгаагүй. Өста бэр болж очихоо өмнөх хүн нэг хавар төгсж ирчгээд
ээж нэмлэд хэвтнийг нэ хөдөө энэ өөрөө бас нэг тийм ажилтай хот мот явах ажилтай болчихоо дүү нь ганцаараа хөдөө мал дээрээ тэгээ гэр дүү таних хань болох хүн байдгүй гэхлээр нь би яваад очие гэд. Тэгээ очихдоо анх хатан мэжтэй танилцчихсан. Тэр үед ер нь догтлол сандрал тэр үеийн сэтгэл. Манай хатамчинд нэг тийм дуу цөөтэй тийм хүн болохоор би маш ер нь л нэг жоохон айжсан яна одоо юу гэвэл би одоо хөдөөний ажил ерөөсөө тэр чинь өмнө нь миний хөдөөмөдөө гарч ажил гэрээ ажил хийж байгаагүй л дээ хөдөөний ажил тийм болохоор одоо яна өглөө бас үнэгийн саад чадна байгаас нүнөө хон малын одоо яа гэдэг бол одоо ажлын эрхтэн бүрэн бүт аваад явж үлдэж чаддаг болов гэж маш их айжсан. За анх ер нь тийм ээ таны хувьд хадам ээж автайгаа танилцчихсэн тэр үеийн сэтгэлээс бас хуваалцахгүй. Сандарч ийсэн үү, догдолж ийсэн. Би тэр чинь нэг нутгийн тэгээд нэгдүгээр ингээс авахлаа зүгсэн болохоор ерөнхийдөө бол аав ээжүүдийг танина. Эдний аав ээжийг бол би одоо таньдаг байсан. Тэгээд манай одоо хүрхэн боллоо гэдгийг мэдгэцэн үе маань одоо 2001 оны хавар одоо ер нь бол мэдцэл байсан байна. Хавар одоо сургуулаа таардаг ш 6 сарын 3-ны өдөр хичээл тараад тэгээд одоо сумын төв дээр ирээд би ч хөдөө явахын өмнө тэгээд хадминд одоо албасаар очиж илээ. Одоо албасаар гэж одоо өөрөө тэгж одоо хүрхэн ч болсон шүү гэж харуулчихсан. Тэрнээс бол ер нь л аав ээжийг нь таньдаг л да. Угаасаа жоохон байх юм л дээ. Ер нь өмнө л ээж мэдсэн байсан. Манай айлын ахаа болохоор нөө ээж хаяа өдөрнөөс ирэн тэнгүү танаа хөргөнтэй болсон ч хэлдэг гэсэн. Хөргөнтэй алж байгаа штэ л гэдэг хэм бэ нүг гэхэд ямар хүн гэсэн чинь нөгөө нэг тэгж жоод мэддэгдээд харагдах л гэнгүүл орж гарч байгаа хүн надаас хөрөм байх уу. Тэгээд нөгөө нэг маш хөвчлөсөн манай хадам тэгсэн гэсэн энэ хоёр яах вэ? Жоохнох юм байсан. Ингээл найзууд ахгүй юу гэдээ бүр тоодгүй байсан гэсэн. Тэгээд нөгөө нэг намайг одоо жинхэнэ одоо дагаж эхнэрээ дагаж чад админтаа очиж одоо яхад л одоо жинхэнэ үнэмссэн гэж зүйлд нь бол ярьдаг байхгүй. Тэрнээс бол одоо өмнө нь бол бүр үнэмшгүй. Би угаасаа очихт нь байж гэн одоо хөдөөний хүмүүс чинь хаяа хотоор шүү дээ. Ах мөхнө ирэхээ очихт нь байж гэн. За тэгээд наашаа цаашаа юм суман дээр хаяга одоо үед нь тэгээд оюутнууд амраад очихоор орж гараал ингээл яваад болохоор очиж хон зүнжиж байгаа гэдгээс орж гараал ингээд. Тэгэхээр өөр нөө жоохон байхын эдний ангийнхан чинь ингээд орж гараад ингээд явдаг. Эдгээр чинь сүрхийн найзууд юм чинь ингээд бүр санаанд тортгойсэн гэсэн. Хамгийн анхны хүүхдээ тийм ээ. Хамгийн анхны хүүхдээ за хүүхдтэй болоод за би аав боллоо, би ээж боллоо гэдэр мэдчихсэн тэр аз жаргалтай мөчөөсөө бас хаалцахгүй юу. За 3 дугаар курс дээр нөө очиод манай хүн чинь толгор биетэй очсон. Тэг хичээлдээ явж байсан байхгүй юу. Тэг хичээлдээ явж хагаад одоо ер нь төрөх төглөө гэдэг нэг эмчнэр үзээд тэгэхэд 10 одоо төрхөөс өмнө 10 хоногийн өмнө ер нь Улаанбаатараас сум руугаа ирж сумда ээж дээрээ ирж төрөн тэгээд ийм сумын эмнэлэг нэг хотын чинь хэцүү шүү дээ тий сумдаа нутагтаа хамар гэд тий иржсэн. Тэгээд би нэг 10 хоног л хүлээсэн одоо хүүхэдтэй болох гэж байгаа. Тэгээд нэг өдөр найзтайгаа ингээд хоол идээд одоо үдийн амралтаараа ингээд яасан чинь нэг тэр үед чинь ингээд шуудан гэж дамжуулж холбоо өрдөг байсан. Тэгээд уц дуугарлаа. Уцаар ярьж гэсэн чинь сумын холбооноос залгаж जैन. За тэгээд манай ихч залгаад юу яасан. Төвшөө төрчлөө. Тэгээд хүүтэй оллоо шүү. Баяр үргээ гэдгийгсэн чинь би өнөө тэргийн бүр мэддэггүй байхгүй юу. Бүр босоод хөөе тийм үү ямар хүүхд гарсан гэж тэгсэн чинь эрэгтэй хүүхд гарсан яасан ингээл. Тэгээд босоод тэгсэн чинь манай найз тэгдгээд байна. Тэгээ яасан чинь за баяр үргээ минутууд манай их хэлсэн байхгүй уцаар ингээд эхнэр чинь зөрж өмнө хүүтэй оллоо гэдгийгсэн чинь харсан уу манай юм шиг дэлдэн байна уу гэж асуусан гэсэн. Дөнгөж төрлөөгөө уцтагт нь. Тэгээд сар гарны дараа бараг 2 сар шиг болоод манай хүн хүүхдтэйгээ ирээд тэгээд хотод одоо хэдүүлээ гурлаа ингээд цог амьдэрсэн. Таны хувьд ер нь анх ээж болсон тийм ээ тэр төрхийн өвдөлтийг мэдэрч ийсэн тэр бас үеэс хаваалцахгүй юу? Анхчул ингээл айгу гайгүй одоо өвдөд эхэлжлээ л гээл эмнэлгээр очдөг. Тэгээ анхчул ингээд за энэ гайгүй юм байна гэдэг. Тэгээ нөгөө орой 10-10-ны үед очиод өглөө бараг 10-10-ны үед төрдөг байхгүй юу. Тэгэл ингээ үүрээр эмч ядчаад хажууд унтчихна. Эмчээ би одоо л болж ийн гингүүт болоо вэ гэдгийг. Тэгээд ер нь л яг тухайн үедээ яг өвдөжсэн гэсэн яг төрөөд л хүн өвдөжсэн мартчих тийм лээ. Тэгэл ингээд төрчөөд хүүтэй олсон гингүүт нь би нүдийг хараа. Ямар нүд давхраатай нүд давхраагүй нэг гэж асуусан хайжсэн. Чинь давхраатай гэсэн хөөрхөн ааши хамартай гэж ээж эмэнд итгэв. Ер нь хүүхэд тийм ээ гэцэндээ бүрэлдээд ингээд боожжих хугацаанд та өөртөө адилхан хүүхэд гарах болов миний их нартай адилхан хүүхэд гарах болов гэж ер нь бодож ирсэн үү?
би ердөө тэгж бодож байгаагүй гэж өөрийгөө боддог байхгүй юу. Тэгээ бодож байгаагүй мө гингүү тэр яг нэг одоо хүүхдтэй боллоо гэсэн тэр сэтгэлдлийг би бүр босоод зогсоод ингээд ярьсан гэж байгаа байхгүй. Хөөе манай хүн шиг дэлдэн байна уу асуух. Тэгэхээр би доктор айгуул одоо тэ түшээшээ гарах юм болоо наад шиг гарах юм болоо гэж бодож л байсан юм шиг байгаа юм л да. Тэгээ одоо манай хүний нэг одоо яг гаднах онцлогоос нь харах юм бол маш хөөрхөн дэлдэнчигтэй. Тэгээд одоо тэр чихийн дурайсаагүй юу гэж асуусан гэсэн юм. Тэгээд одоо яг тухайн үедээ бол одоо тэр хүүхдээ хөвлөд байхад нь бол одоо тий дэлбэн гараасаа гэж бодсон юм уу бодоогүй бол өөрөө хэлж мэддэг байхгүй юу. Ер нь хүн гэхдээ ингэ юмс нэг хуруу гарын гараагүй ингэ тоолдог юм байлээ. Гэт хамгийн дөрөнд гэд хурууг ингэ барьж үзчихсэн. Ер нь нөгөө бүтэн одоо янз бүрийн сохгүй байна уу гэж хүн хамгийн дөрөнд хаардаг юм шиг лээ. За хүүхд гараад тийм ээ ер нь шинхэн ээж аваад хэрхэн яаж хөвлөж исэн бэ амьдрал дээрээ? Зөндөө хөвгтэй юм байна. Ер нь бол шүн манай хүүхд шүн мөн ер нь их бага уйлдаг байсан. Одоо том нь бол одоо тэр анхны хүүхд маань тэгээд одоо оюут хүний хүүхд болоо тэгээд сурцсан байсан юм уу мэдэхгүй нэ. Тэгэл ингээд юу манай нэг эрэгтэй найз Монгол Улсын сургуульд сурдаг байсан. Тэгээд тэр найз маань 5 дахь орой болго ирдэг гэсэн нэг хүүхдийг харах гэж. Тийм нэг яг ч одоо манай хүүхдэд татагдаад байсан юм үнэхэр хүүхдэд 5 дахь орой болго ирээд тэгээд бүтэн сайн орой явдаг гэсэн. Манай хүүхд ингээ харж байгаа л тэгээ ингээ явдаг гэсэн. Тэгээд бас манай нэг найз манай бас л эрэгтэй найз маань ирээд манайд одоо манай хүүхдийг ингээд бид тэрийг ийм ажилтай байна, тийм ажилтай нэгчлэлд явахсан ингэсийг өнгөд ирж нанаа хардаг бас нэг тийм үлээ тэгэхээр ийм хүнд бол эмэгтэй найзууд нь ирээд хүүхд хардаг бол манайд бол эрэгтэй найзууд ирж хүүхд харж идэг гэсэн. Тэгээ нэг удаа манай 10 жилийн нэг банд ирээд байх хугацаанд бид тэр нэг наран туул захаа яваад хүмүүс цуглаа хувцсунаар аавч гэлөө нэг бас л ажилтаа байсан. Явах гээд байна гэж тэгсэн чинь за би хүүхдээ чи хараад байжээ гэж одоо ингээд байцсан. Урд оройн битэд нийлээд манайд л байсан юм шиг байна. Тэгээд тэгсэн чинь за ингэж бантаа игээрээ тийм тарг өгөөрэй гэж одоо манай ингээд зааварлж яваад гэж байгаа байхгүй. Одоо тий хоёулаа гараа явцсан. Тэгсэн чинь манай тэр найз маань өмнө нь одоо битэрийн хүүхдийг харж байгаагүй хэрнээсээ хараа гэд үлдсэн. Ер нь уйлдгүй мөлдггүй гэд. Тэгээд уйлвал тарг өгчдөг. Тэгээд бантаа игээд өгөөрэй гэсэн чинь за гэлсэн. Тэгээд каш буцалгаад өгөөрэй гэд. Тэгээ явчаад ирсэн чинь хин бөмбөлөө баг уйлаагүй би унтах гээд уйлгаад ангууд нь банд юу кашин дуураад юу чанаад өгчихсэн байгаа. Тэгээд тараг өгөө тэгээ унтцсан тэгээд ирсэн чинь хөөхөн байжсан багтаа унтсан. Би тэр өнөөдөр ямар ч уйлж мөлөөгүй сайн байгаа гэлсэн. Тэгээ санаагсан төвшөө нөгөө галтгаанд очиод төмпөс саваа нөгөө аяг саацгаа ингэсэн. Хүүе яана гэлсэн яасан гэдгсэн чинь үе чи энэ бантаг юу каш энэ хийж гисэн каш энэ мөн үү гэдсэн мөн гэдгсэн чинь үе энэ чи шаал түүх юм гэж. Тэгсэн чинь манай хүүхд ингэж бийсэн эвдрэгөө тэр ихсэн. Зүгээрээс гэсэн чинь нэг кашин дотоо уцлагдсан байсан гэдэг. Хүү энэ ч бүр ямар түүхэн шүү ямар юу байхгүй шүү дээ. Болоогүй шүү дээ. Түүхэн шүү гэсэн манай хүүхд сандраа яана одоо тэг яадаг болоо гэдгсэн чинь. Тэрээс л нөгөөдөл яг. Тэгтээ манай нөгөө дээд сургуулийн ангийнхан тэр ирж бол харж өгөн хоол моол хийж өгдөг байсан нэг. Тийм нэг амар гоё хамгийн гоё хөвгчлэн тэр байна. Бас тэр нөгөө залуучууд байсан юм болохоор битэд чи орой өдөж болсон гэж одоо хүүхдүүд 4-5 сартай болсон хойно бас гадуур мадуур гарах тий шоу мав хийн гэл ингэнгүүт чинь одоо ямар ангих хэл хүүхдээ ингээд манай хүүхд нэг л унтчихвол нэг шөнө нэг л сэрдэг байсан байхгүй юу. Тэг яг 8-9 цагт унтах юм бол шөнө 1-2 цагт сэрдэг ч юм уу тий тэг ингээд. Тэнгүүд нь хүүхдөө сэрэхгүй бүр ингээд унтуулахгүй ингээд аваа яа. Тэгээд унтах гал өнгөт нь сэгсрээл сэрээгээл тэг бүр аргаа ятгаар нөө хүүхд чинь бүр өөрөө ирэхгүй ингээд унтах гэдэг. Тэнгүүд манай хүн усанд оруулаад одоо битэд чинь найзуудтайгаа нийлж усанд оруулаад сэргээж гал тэг бүр сэгсэрсэн ч унтаад өнгөт нь орхиол 10 цаг алдаад ингээд орхиод тэгээд хажуу нэг карма өрөөлтсөн хажуу айлхаа гэж байгаа. Тэднийх бас нэг 30 гаруй насны залуу хосууд байсан. 40 үржсэн баг те тэднэрт хэлж за ойлууд ингээ буцтачаараа ойлгохгүй болоод юм. Тэгээд одоо оройны ажил явчаад шоуны ажилд явчаад ирэхэд унтчихлээ гэдэг шүн 1 цаг 2 цаг ингээд ирэхэд чинь унтчихдаг. Тэгж энэ нэг бас хөвгтэй тэрээ бүр мартгүйс манай оюутнууд гэдэг чинь энэ хоёрт амар атма ээж хоёр хөвгтэй унтуулах гэж чинь хүн чинь унтуулах гэж зовд энэ унтуулахгүй гэж зовоод байгаа шүү дээ. Хүүхдийн нэрийг ер нь хэрхэн яаж өгж ийсэн бэ? Манай монголчууд бол их хөвчлэн тийм ээ будаанд хийж сэгсэрдэг, ламаас асуудаг, тэгдэг шүү дээ. Эсвэл ээж аав нь өөрснөө дор мэдэж өгдөг. Хоёрын манд хувьд ер нь хэрхэн яаж өгж ийсэн бэ? Анхныхаа хүүхдүүд бид тээр ер нь хоорондоо яриад бараг санаа оноо зэрэг нэгтсэн. Тэгтээ нэг хис үлдлээс ухарсан гэж тэр нэр. Нэг анхуул яг нэг ясан болохоор гэдэл ээж аав ах нар дундраасаа нэр аваад будаан шигсэлтэй. Тэгээд нэг манай хатам аавын нэр гардыг. Тэгээд тэгсэн нөгөө чинь барьж ингээд
нэр нь гарчаад л одоо тэр нэрийг өгнө гэж би бодож ирсэн чинь нөгөөх чинь шал өөр гів гүнтэл тэдээ хоёулаа юу өөртөө нэр өгье юу. Тэгээд өөртөө нэр өгчихсэн. Тэгээ хин гэж нэр өгчихсэн бэ? Мөн хитэр гэдэг. Мөн хитэр. Тэгээд залуу бид нар чинь дөнгөж 20 үрээд хүүхдтэй болж исэн. Оюутан багтаа гаргаж исэн болохоор ер нь л нэг хоёр талаасаа л бодсон л айгу тийм нэр таарсан. Хоёр дахь хүүхдийнхээ нэрийг бас адилхан будаан шигшээд бас л нэг хүний нэр гарч ирсэн. Нэг хүний өгсөн нэр миний өгсөн бол гараагүй. А тэнгуут нь ер нь аав нь хүүхдэд нэр өгөх ёстой гэж би чинь бас ахаал хоёр дахь хүүхдийнхээ нэрийг өөрөө шууд нэг өгнө гэл ингээд бодцоод нэг өгсөн нэрийг одоо бүр ингээд албажуулаагүй байхгүй юу. Тэгээ гислэгээ авах гээд маргааш нь би сумын засаг даргын тамирын газарт ажилладаг гэсэн чинь гислэгээ авах гээд очиод за мөнх хин үжин гэдэг үжин гээгүү мөнх юу гэлээ болоо мөнхтэй л нэр байсан ингээд өгнөө гэдээс л манай засаг даргын тамирын газрын дарга одоо бас нэр өгсөн байсан. Тэгтээ тэр эмэгт дарга маань нэр өгөхдөө одоо үжин гэдэг нэр оруулсан байсан. Би болохоор би үжин гэдэг нэр өгсөн байсан аахгүй зүгээр үжин гэдэг нэр өгчихнө гэд. Тэгсэн чинь нэг засаг даргын тамирын газрын дарга маань бас нэр өгсөн байсан мөлий тэр нь мөнхтэй нэр байсан гэсэн. Тэгээд яг гислэгээ авах гэсэн чинь юу вэ зэрэг танах хүүхдтэй мөнх үжин гэж нэр өгж байгаад болохгүй гэж аах нь мөнх эдэр гэдэг шээ. Тэгээд чи ганцхан үжин гэж нэр өгөө. Тэгээд богинох юм биш нэр чинь гэдэг нэг яг бидэд дотн хэдийгээр дарга тэ албаа гэж байсан гэсэн их дотн тийм ах түүнээр харьцаатай байсан болохоор тэгэнгүүт нь бас одоо тэрийг дэмжиж тэгээ өгсөн бас нэр өгтөй холбогдоод бас их сонио юм би бас нэг би 3 сарын 18-нд төрсөн манай хүүхд 10 сарын 1-нд төрсөн гэ манай ихнэр бараг 9 сарын 1-нд төрсөн байхгүй юу паспортон дээр 8 сарын 30 гэдэг болсон. Тэгээ манай охин 3 сарын 8-ны өдөр төрсөн. Тэгээд нэг охиныхоо нэрийг өгөх гэдэг тамирын газар дээр авсан чинь тэгээ ургийн аавгаа гэдгээд тэгэхээр мэдээж би ч нэг ургийн аавгаа хэлээ шүү дээ ийм гэдгийгсэн чинь ямар сан дээр тамирын дарга маань шоочор хөө зэрэг танах чинь дандаа баяр өдөр төрсөн баярын ингээд ороогаа авчихгүй ясыг гэжсэн. Манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа нарын ресторан маань ийм коктейл гаргадаг байгаа. За тэгээд хоёрт маань зориулаад коктейл хийсэн байна. За баярлалаа. Амсаж үзээд бас сэтгэлээ хуваалцаарай. За тийм. Би эднийхээ ирж үйлчлүүлдэг. Эднийх бол аягүй тийм тав тухтай. Ер нь бол хоол сайхан л. Одоо ер нь хоёр маань хэдэн хүүхэдтэй вэ? Хүүхдийн хүмүүжил дээр ер нь хэрхэн яаж анхаарч байна? Одоо манайх чинь 4 21 онд алдартай 2 дугаар банк авч ирсэн. Хамгийн том маань одоо 20 настай. Дараагийнх нь 13. Тэгээд одоо сүүлийн хоёр маань бол айгуу жоохоо 2 3 настай. Стагер нь тэрэл. За хүүхдийн хүмүүжил бол яг хамгийн анхны хүүхд чинь оюутан цагийн залуу цагийн цагт ингээд гарцсан болохоор чинь ихэнхдээ эмээ өвөө дээрээ хөдөөс битэр шин дөнгөж төгсч ирээд нөө харантай хүүхдтэй ажилд орцоогоод тэгээд нөгөө гэрт орохгүй хүмүүс чинь ажил гээл цэцэрлэг төр үеч ажилддаг байсан юм аа сумынх. Тэгээ хөдөө эмээ өвөө дээрээ ер нь миний өвөө чинь тэгэл ер нь л эмээ өвөө дээр өсчөр хүүхд чинь нөгөө эмээ өвөө гээд ерөөсө битэр дээр нэг ирж 7 8 хонцоод буцаад явдаг тийм л болсон байсан. Ихэнхдээ том хүүхд тэгвэл ер нь үл ээж аав маань өсгсөн. Одоо сүүлийнхаа хоёрыг бол одоо яг л өөртөө гартаж өсгөж чинь тий. Хүүхдийн хувьд л ялтай том хүүхд бол мэдээж эмээ өвд байгаа. Тэгээд өвөл цэцэрлэгтэл одоо 4 5 настай болох энэ манай сум цэцэрлэгтэй болсон байхгүй. Тэгээд байнгын цэцэрлэгтэй. Тэгээд цэцэрлэгт ирж байхдаа бол одоо аав ээж дээр байж тэгсэн ч гэсэн л амралт болонгууд явна гэдээ яваад өгдөг. Сургуульд орсон өнөө хүртэл ямар ч нэг нууцаар хүртэл машиныхын ард суугатаад хүртэл үдээ явцдаг гэсэн нэг хичээл мичээлтэй юу байхгүй нэг 2 дахь нэг дэх та. Тэгээд том хүүхдээ манай 3 дугаар ангид байхад наашин Скотер аймаг руу их нэг манай нэг төвшгийн их дүү багш дүүг дагуулад одоо ингээд ер нь төв орнуудад арай илүү юм сурах байх мах тэгээд одод явуулсан нэгтгүүл тэгээд энэ 3 дугаар ангидаа төгсөөд их чинь Улаанбаатар шилжээ явангууд 4 дугаар анги 5 дугаар ангидаа юунд очиод суманд очиод тэгээд бид тэнд шилжиж ирэхэд тагаад ирсэн байгаа. Хүүгийн хувьд бол өвөө мөвн өсгсөн болохоор бид бол нэг хүүхд багт нь бол нэг юунд нэг багт байсан. Гэхдээ 9 жилийн дараа охинтой болоод охиноо бол бас тэр өөрсдөн дээрээ гар дээр ингэ өсгсөн байгаа. Ер нь л дураар нь өөрөөр нь л байлгаад тэгээд
үлгэр өөрсдөө л үлгэр дуурайл үзүүлжил ингэж л өсгөх нь л зөв гэж боддог. А жоох хүүхдийг бол угаасаа л айл болгонд байдаг жоох хүүхд бол тэг болно болохгүйг нь заагаал араас нь гүгээл ингээд тэгэл нэг хоол ундын хин завтай нь хийж өчөөл тэгэл гарал тавил ингээд өтгөлээ. Одоо тэгээ том болцсон 7 дугаар ангийн охин байна. 21 хүрж байгаа хүүхэн байна. А тэднэрт одоо яг ийм байх хэрэгтэй тийм их хүмүүжил гэдгийг бол бид нар бол аав ээжийн үед ийм гэж өссөн тэг хөдөөний амьдрал ийм байдаг гэдгийг л өөрсдөө нэг тэгж нэг олуулаа өссөн болохоор миний хувьд бол нөх аав ээж одоо тэрийг яг ингээл лагшил бүх юм заадаггүй байсан болохоор яг л тэр барилаараа байдаг гэж өөрөө боддог. Нэг хүүдээ би одоо яг өнөөдөр тэгж хичээлээ тийм хичээл чинь ийм тийм хичээл орно штэ аавс нь аваагүй энэ төргээл зарим эзэхүүд одоо хитрхи анхаарал тавиад байгаа юм шиг санагддаг. Би тэр хувьд бол тийм анхаарал бол хүүхдүүдэд бүр тийм ялцгай болно гэж боддог учраас тэгж тийм анхаарал дүр тавьдаггүй. А ерөнхийдөө хичээлдээ сайн сурах хэрэгтэй. Хичээлд сайн сурвал ямар байх ёстой, тийм зөвхт хүмүүжих ёстой, зөв хүмүүжил ямар байх ёстой, буруу хүмүүжил гэж ямар хүмүүжил үүдгийг л одоо эхнээсээ ойлгочвол тэгээ болох байх гэж боддог. Них загнаж зандчаад байдгүй, хүүхдээ шахаад байдгүй мэтэрээ үед бол нэг өөрөөгөө ингээд аваа явчих ингээд нэг хайхтай хүнээс хараад биш ээж одоо надад энийг ингэж хэлэх болов уу аав тэгж хэлэх болов гэж бодохгүйгээр өөрөө битагаа шийдэхтэй одоо энэ гэж зөв байсан буруу байсан гэж нэг асуунаас тэгэхээр ер нь өөрөөр л юмыг шийдэг гэж боддог. Ер нь тийм шалахгүй алдаа малдан тэр нь бол битэд тэгсэн байна гэдэг байдгүй. Одоо энийг тэгээд хийцэн бол ийм байх байсан байна. Одоо энэс ч болоод алдсан байна. Одоо тэгээ алдаа юм гарсан байгаа. Тэгэл өөрөө тэрийг биеэрээ мэдчихэл тэгээд одоо анханасаа тэгээ хөвчл оюутан болоод тэгээ бие дагаад аав ээжээсээ хол байхт хүртэл одоо өөрөө тий бие таасан байдалтай байх нь илүү чухал гэж бодоод тэрэнд бол нэг одоо зарим хүмүүс шиг бүр ингээл нэг хүчил анхаарал тавил өнөөдөр амарх гэж байгаа юу маргааш амралтаараа юу хийх гэж байгаа тэнд бай энд бай гэдэг байхгүй амралтаараа өө юм дээр очих юм уу мал дээр очихгүй юу тий очилмаар байгаа бол бид зүгээр очичоорой гэл ингээд хэлцэх нь тэгээд тэнд явуулна шүү гэж ч юм уу тэгээд тэрийг бэлтгэлээ тэгээд 2 хоногийн өмнө ч 1 хоногийн өмнө хийгээрэй. Одоо миний 7 дугаар ингээ хүүхд бол одоо 2 дүүгээ жил харна аав ээжээр нь ажилтаа юм чинь тэгэл хичээл номоо яаж зохицуулах давтлага байвал хэлээрээ давтлага байхгүй бол заавал хэрэгтэй бол гадуур гарахгүй тийм мэдээж 5 6 анги хүртлээ нөө ганцаараа байсан хүүхд бол мэдээж гадаар найз нөхдөд явах ямар заримдаа гомдолдог л ахгүй юу. Одоо би ингээд явах гэсэн чинь гарах гэсэн найз охтууд мохтууд одоо дүүнөргөө байхад нууд нь болохоор ингэж чинь би тэгсэн чи одоо энэ 2 дүүгээ харах гэж болохгүй юм. Харахаас өөр аргагүй аав ээж хоёр нэмэр ажиллаад тастад харж чадах ш гэдэнгүүл тэгээд одоо харддаг одоо бол тэрийн бол баруун гарын туслахыг хийж л байна. За гэр бүлийн үнцийн тийм ээ ер нь хайр гэж яг юун дээр оршдог вэ? За миний хувьд бол манай гэр бүлийн үнц нь хамгийн ихтгэлцэл дээр байх ёстой гэж юу үздэг. Хайр хүндлэл бас маш их чухал хүлээлцтэй. Хахан хоёр биендээ хүндэтгэлтэй, өөр хүүхдтэй ч сайдлах өөр хүндэтгэлтэй хүлээлцтэй. Маш их итгэж тэ хэдмийн итгэлийг дааж ингэж яах зөвхөн бит хоёрдоо биш өөр хүүхдүүд маань хүртэл бид нар өөр хүүхдэд ч итгэж явах хэрэгтэй. Өөр хүүхд маань гэсэн итгэлийг бас даах хэрэгтэй гэж ингэ боддог. Тэгж ер нь одоо үздэг те манай гэр бүлийн хувьд бол итгэл хүндлэл гэж бол. За таны бодлоор ер нь одоо энэ нийгмийн залуу гэр бүлд ер нь хандаж юу гэж хэлмээр энэ хайр гэж ер нь юу вэ таны бодлоор? Тэр хайрын үнцийн гэр бүлийн үнцийн ер нь яг юун дээр оршд юм бэ? За мэдээж одоо ямар нэг асуудал байж таараад ер нь л төвчээртэй хүлээцтэй. За бас харилцан хоёр нэг уучилдаг. Тийм л байж одоо гэр бүл оршин тогтно. Ер нь гэр бүлийн үнцнэлт ер нь тэрлэж үздэг шүү дээ. Төдийгөөс өдийг хүртэл гэр бүл залуу хосуудад маргалтахгүй, ам зүрхэхгүй гэж байхгүй шүү дээ тийм ээ. За ер нь тэрэн дээр ерхэн тэр асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэдэг байсан юм бэ? Ер нь та өөрийнхөө гэр бүлийн асуудлыг тэгж шийдвэрлэдэг байсан гэж ярихаас илүү одоо ер нь залуу гэр бүл руугаа хандаж ийм асуудлыг ингэж шийдвэл зүгээр юм уу гэж ер нь сургамж болж хэлэх үүднээс хэлвэл. За би сая бас хэлсэн. Ер нь бол яг бүх юм сайхан дардан дандаа сайхан аз жаргалаар юу хийж яах вэ? Орчлон оруулсан энэ хойд байгаа цагт хоёр талтай тий. Нэг өдрөө жаргаж ингэж болно, нэг өдөр бас тий зовлон бэрхшээл таарналт нь асуудалчтай бол гарах үе байна. За тэр болгон дээр
хамгийн гол нь маш сайн хүлээцтэй, хоёр хэдэн минийг ойлгодог, тий ойлгох хэмжээнд байх хэрэгтэй. Өнөөдрийн асуудал юу болсон, яагаад юунаас үүдсэн тэрийг нь ойлгодог байх хэрэгтэй. Тэг би бол тиймээс одооны залуучууд ч гэсэн ер нь бол хоёр биендээ маш сайн хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Хоёр биенийхээ итгэлийг алдахгүй байх хэрэгтэй гэж ингэж боддог. Тэгээ миний хувьд бол одоо ийм асуудал гарвал одоо манай хүн бол ер нь өөрөө их дуу юу л зүйтэй. Би бол одоо боёл одоо хордон урдан гэж ярьцдаг ч юм уу, хордон урдан одоо шууд дор нэг илэрхийлцдэг ч юм уу ингэ явцдаг болохоор ерөөсөө юмыг нуудахгүй би харин гэр бүлээсээ аливаа юм одоо гэр бүлийн асуудал юм гадуур ийм одоо тэг чин өнөөдөр одоо жишээ нь явах залуучууд бол одоо ер нь тий бараг л хэдэн минутаас нуу уцнаач гэдэг юм уу тий альсвал хитрхийн орон зайд нь хитрхийг халдснаас болоод ингээд асуудал үүсдэг гэж би боддог. Тийм учраас би ч гэсэн хааныхаа тий байх ёстой байр суурь, хувь орон зай энэ төрийг мэдэрч явах ёстой. Бид нэр хоёулаа тийм хүндэлтэй байх ёстой. Хэдийгээр бид нууд чадгүй илэн далуунгүй байлаа гэд тий худал хуурмаг юм юу яагаад дагаад байхгүй ч гэсэн энд бас нуух хувь хүний нууц тий нэг орон зай гэж байх ёстой шүү дээ бид нарт чинь тий хамт олонтойгоо явдаг, ярьдаг үйлдэл байж болно тий одоо асуудлууд байдаг шүү дээ. Тэр болгоныг заавал гэр бүлд авчираад гадна дээр ингээд байх хэрэг байх. Хэрвээ тиймнээс болсон бол тэрийг нөгөөдөл бас ойлгодог үйлчлэл дээр байх хэрэгтэй л гэж ингэж боддог шүү. Манай хүн бол намайг бодхол дуу хурцгөөтэй энэ тал дээр бол намайг бодхол арай илүү. Ээж хүний хувьд ер нь хүүхдүүдийн хүмүүжил дээр ер нь хэрхэн яаж анхаарч байна? Цаашдаа ер нь залуу ээжүүдээ хүүхдүүдийнхээ хүмүүжил дээр хэрхэн яаж хандаасэ гэж хүсэж байна таны хувьд? За одоо ер нь бол одоо яг гэр бүлийн өөр хүүхдийнхээ хүмүүжил дээр гэх юм бол бас бүр сайн ээж би бас биш юм шиг байна. Ер нь бол бас нэг аль гэрийн талыг хичээ гэр бүлийн өөр хүүхдээ авч явах энэ ажилд бол манай хүн бас аюу ер нь 50-50% оролцоотой байдаг. Хүмүүс юу гэдэг эмэгтэй хүн гэм ээж гэмээр хүүхдүүдэд илүү харна. Хүүхдүүдэд илүү анхаарал тавина гэхээс илүү манай хүн бол миний ажилтай завгүй харж хүүхдүүдэд асарна, хүмүүжүүлнэ. Би ч бас гэл хоёрынхаа гэл байхгүй хугацаа цаг харж хүүхдүүдэд нь хүмүүжүүлдэг. Тэгээ ер нь одоо тэгэл ингээд өглөө цэцэрлэгт яваад л ороод авч яндал ороод ирээд тэгээд нэг дуушул өгүүлгэр гэдэл тэгэл одоо янз бүрийн одоо гар утаснаас янз бүрийн тоглоом татж үзүүл дуушул үзүүлэгч гэдэг юм уу. Ер нь тиймэрхүү. Тэгээ ялангуяа жоохон тийм оюун ухаан сэтгхүй хөгжүүлэх талаас нь бивэл хүүхдүүдэд тоглоом тоглуулах гэдэг юм уу. Тийм худлаас нь ер нь бол их хүүхдийн хүмүүжлийн тал дээр бол бас одоо хүмүүжлийн гэр бүлийн хувьд бол одоо манай залуу гэр бүлүүд ч тэр бид нар ч одоо ийм л өглөө гараалаарай маш завгүй нөрөө хүүхдтэй гэр орондоо зарцуулах цаг их маш бага болчихсон байна. Одоо сүүлийн үеийн нийгэм ингээд одоо тэгээд хэрвээ явал тэгэл нийгэмдээ бол тэгэл сошиалаар ажиллаж өөрөө дээрээ ингээл гар утас угаал лиц үзэл ингээд суухад бол гэр бүлийн уур амьсгал маш их холдож байгаа гэж би бол боддог. Энэ уур амьсгалыг манайх бол нэг тэгж авдуулахгүй хичээдэг. Миний хувьд бол би бол ирээдүйн хэрэгтэй бүр ингээл уцсахад ингээл юун дээр суугаад байна. Чин хоолоо ээлсэн тэгэл хүүхдүүдтэйгээ тоглосон. Одоо энэ гэр орон ямар ажлын тэнд хамтарч хийгээл тэгэл хүүхдтэйгээ ч ядхан хамтралцаал тоглосон. Ингээд тэгээ тоглох цаг байвал тэр цаг одоо энэ дээр чичээл гэдээ дуртахад хүүхдүүдтэй гэхэд ингээд цаг гаргаж ядахгүй байгаа залуучууд энд нь заавал бодож цаг гаргаж явах хэрэгтэй юм шүү. Тэгвэл ингээд завгүй гэдээ яваад байгаа. Тэ өнөөдөр маргаас завгүй даваа маяураагүй гэдэг дуушиг тэгээд байгаад байгаа юм бол бидний гэр бүлийн ажил аз жаргал маань нэг мэтгэл завгүй дотор ингээд өнгөрөө явчих үед ээл гэж сануулмаар байгаа. Манай гэр бүлүүд бол одоо жишээ нь бол оройн хоолыг заавал цуг дөрүүлээ иддэг, тавлаа иддэг байх хэрэгтэй. Өглөөний цаг ууж амжихгүй байлаа гэдэг ингээд божигнаад ингээд амжихгүй байгаад орой ядч тэднэрээ зав гаргаж явах хэрэгтэй. Тэгээд одоо ингээд бас өчүүхэн ч нэ 5-10 минутын цаг бүгдээрээ хоорондоо нийлдэх цаг гаргаж байгаа юм бол бас 5-10 минут ямар хөөжөлтэй дурсамжтай юу өнгөрөхийг хинч мэдэхгүй шүү дээ. Тэр дээрээ хуваалцах юм дуртай байгаа. За ер нь таны эхнэрээс сонсоход тийм ээ таныг бол маш сайн тоогооч, маш сайн аав гэж юм л та. За үүнчлэн ер нь та ер нь гэр бүлдээ хэрэг хамттай хоол хийж өгдөг вэ? За ер нь ямар хоолыг их хөвчлэн хийдэг? Снэрэ нүг тоогооч гэж юм гэж байгаа шүү. Тэгээд би бол тоогооч могооч бол мэрэгжлийн биш. Ер нь хүүхд ахын одоо ингээд гэр орныхаа ажил мэжилтэй ээж завдаа туслаад ингээд юу сурчсан нөгөө дүүнер мөнөртэй одоо
олон өөрийн бол төрсөн хоёр дүүтэй тэгэл ах нар гişний хүүхдүүдтэйгээ олуулаа амьдарч байсан болохоор хоол моол хийхдээ гэрээ ажилд бол би нэг хүүхдэд өгдөггүй. Тийм бүр ч харин сонирхолтой. Ямар ч манай эхнэр би угаахын угаан чи бэлдэж өгье гэдэг. Манай охин дөр бол одоо тэгэл төмс ногоо юу вэ бэлдэж өгөх юм бэлдэж өгчих юм л баг хоол ичихнэ гэдэг. Би бол завтай байх юм бол тэгэл гэрээ хоолыг бол бараг л эдний гэрийн гэдэг шиг нэг тоогооч нахгүй. Тэгээд зохион бүтээч хамаагүй өөрөө дуртай юу юу амттай билж магадгүй тэгэл тэр болгоно. Таны нөхрийг хийжсэн хамгийн амттай хоол. Манай үуч одоо борцтой хуушууртай харшуулыг уулстай янзэн штэ. Би мөрс нөгөө өчтөргөл гэж одоо борцоогаар чинь надад нөгөө хуушууртай шөлөө хийж өгөө төмстэй хуушууртай гэдэг байхгүй. Тэрийг хийж өгөө гэдэг. Тэр бол брэнд тоолно. За ер нь завгүй амьдралын хажуугаар гэр бүлтэй гаргаж байгаа цаг зав тийм ээ зөндөөл байгаа. За энэ ер нь хамгийн дурсамжтай гэр бүлээрээ өнгөрүүлж исэн ямар дурсамж байдаг вэ? За манай ч гэр бүлээрээ зургуулж шинэ жилийн байрыг заавал гэр бүлээрээ цуг хийн. Тэ тэр нь л ойлгомжтой. Тэгэл цагаан сар байна. Ер нь л гэдэг нэг гэр бүлийн анс жаргал гэдэг. Манай баяр ёслолын одоо үеийн тийм гэр юу гэж бол гэр бүлд зарцуулах юм бол мандахгүй их байгаа. Ер нь бол би бол тэрэн дээр бол анхаарал бас ер нь гэр бүлээрээ байх хэрэгтэй л гэж боддог. Гэр бүлийн хувьд ер нь найз нөхдөдтэйгээ амралт зугаалгаар ер нь хэрхэн явдаг вэ? Бас тэр амралт зугаалган дээр ер нь гарч исэн хөвгчлөлтэй сайхан дурсамжуудаасаа бас манай үзэгчтэй хуваалцахгүй. Ер нь жил болгон найзуудаараа нэг хамт олноороо агаарчлаханд гардаг. Ер нь голхондоо наадмын барьслын амралтуудаар гардаг. За тэгээд хөвгчлөлтөд дурсамжгүй зөндөө. Ер нь л гэр бүлэрээ найз нөхдөөрөө явах бол хамгийн сайхан аз жаргалтай байдаг. Таны хувьд ер нь тийм ээ найз нөхдийн гээ явж яхад тийм ээ тэр дурсамж ер нь хэрэг үлддэг байсан бай. Ер нь хамгийн сайхан аз жаргалтай бас тийм ээ хөвгөлтэй дурсамжуудаасаа хаваалцахгүй юу? Йоо зугаалгын үе нөө. Зугаалган дээр чинь хөвгөлтэй явахгүй бол тэгээ зугаалга биш болчихно үстэй. Амрал зугаалга чинь зөндөө олон хөвгөлтэй юм болдог. За жишээ зүгээр нэг манай найзууд нэг орой ингээл гитар тоглоод хэдүүлээ дуулж хурдаал ингээл явсан чинь манай нэг найзын нэг юм хурдан морины борлуулсаад өлтгөнд нэрсэн нэг аяг байсан байхгүй юу. Тэр аяг орой тэр ингээ нэг хамт олонны дундуур ингээ аялаад байсан. Манайхан нэг орой хар бүр болж байсан болохоор нөгөө аяга энэ миний морины өлтгөнд ирсэн шүү гэдэг үг нь манай найз хэлсэн. Тэгсэн чинь манай хүн анзаарахгүй нөгөөх нь ингээ барьж очих. Аа эцэн нэг алтаар ингээ яачихсан аяг байсан чи. Тэгээ яасан чи маргааш өглөө нөгөө нэг аяг юу болсон бэ гээл тэгсэн. Нэг бол алтан янаас усуунаа гээл тэр тэгээд нөгөө алтан аяга ингээд явуулалсан баггүй. Би тэгээд тэрийн зүгээр тоглож ийн гэж утчиход. Тэгээ өглөө басан чил нөгөө нөхөр маань найз маань алтан аяга яасан бэ болдог байхгүй. Юу ярьж байгаа нөгөөдөө чинь нөгөө хогд хөвгтөө хогоогоос хавнд хийчихсэн. Гэсэн чинь тэр алтан аяга байсан юм мэдгүй. Маргааш өглөө хавьс авсан. Тухаж олж авч ирлээ шүү. Сайхан та бас тийм ээ 21 онд алдар тэхийн хэдгээр одангаа авсан бэ? Тэн дээр ер нь таны хувьд нөхрийн хувьд ямар үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн бэ? 21 онд би чинь 2 дугаар их одангаа авсан. Тэгээд хамгийн ер нь л ингээд л гэр бүл болол ингээд сайхан явж байгаа юм чинь бас нэг төрийн одон медаль авчих чинь маш их сайхан ингээд л огшоол уйлм. Би багийн шагнал авахд хийдэггүй байхгүй. Тэгтэл бараг л уйлмаар санагдчихсэн. 6 сарын 1-ний өдөр одонгоо авч ирсэн. Тэгээд одоо авсан өдөр нь мэдээж баяр хүргээд манайх нөө одонгийн медалгаа одоо манай ёсонд бол одоо манай ээж өөрөө 1-р зэрэг одонтой, 1-2-тай. Манай хадмууд бас өөртөө одонтой хүн ээжүүд. Тэгээ миний хувьд бол шууд тэр өдөр одонгийн медалгыг нь хийн гэд бүр ингээ бүх ажлын төлөвлөлөд манай найзууд, гэр бүлийн найзууд ирээд бүгд ирээд одоо одонгийн медалга хийсэн. Одонгийн медалга нь маш гоё болсон. Би энэ ташрамд хэлэхэд одонгийн медалганд хүрэлцэж очсон найзууд их байл. Манай найзууд баг бүгд очиж тэр нэг баг урлагийн тоглолт тавьж өгсөн байгаа. Тэгээд тий. Ресторан хүлээж аваад тэгээ гоё юмсан. Ер нь бол юу шүү дээ. Ихэ одон гэдэг чинь Монгол улсын одоо хамгийн сайхан төрийн шагнал. Ямар ч ойчор дугааргүй цэвэр хөдөлмөрөөр үнэлүүлж авч байгаад тийм учраас би их нэртэй тэрийн медаль юу одон авахт бол маш хүндэтгэлтэй хандаж тэрийг нь бол тухайн цаг мөчтөнд л баярыг нь хуваалцаж яасан тэмдэглэсэн байгаа.
За ер нь залуу гэр бүлийн хувьд илүү найз нөхдөйгээ амралт зугаалга гэж явахаасаа илүү хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч эрүүл тиймээ салхинд ер нь хэрхэн гаргадаг вэ? Ер нь бас залуу гэр бүлд үлгэр дуурал болохыг маш хэрэмэлцдэг баг тийм. Ер нь бол одоо ингээд хоёр ойрхон жил дараалаад хоёр жоохон нэлхтэй байлаа. Ингээл төвдөл явах тэгэл байшин даагаргүй тэгэл бүчим алуу ханаа томод тусна салахгүй. Ер нь л аль болох битээр 5 дахь амарлаа. Ердөө хүүхдүүдтэй 5 дахь ороо авч яваад л хөдөө манайх жишээ мөнхөө нутаг ойрхон болохоор ердөө хөдөө очиод л бүтэн санд битээр бол босож ирдэг. Ер нь л аль болох л нэг хөдөө эрүүл агаарт тэгэл малдаа ах үе дээрээ сайхан тэгжэл амарчдаг хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг л одоо арай л агаарцлаганд илүү гаргаж ил тэр талаас нь харж ятдаг шүү дээ. Зун бол манайх л байнга хоёр нялх, хоёр томчсон бүгд хөдөө байдаг шүү дээ. Зуны амралт. Төвтөр түрүүнд нь хэлсэндээ нэг зуны амралтыг бол угаасаа л хөдөө өнгөрөөдөг. Тийм Монгол Өв соёлын хүүхдүүдтэй мэдүүлэх зорилгоор тийм ээ. Одооны хүүхдүүдийн хувьд тийм ээ бага насаа ер нь ихэвчлэн за ах эгч нарын хараа хяналтан дээр гихштэй өнгөрөөж байна. За ер нь таны хувьд одоо хүүхдүүдээ тийм ээ манай залуу гэр бүлийн хувьд ер нь хүүхдүүдийн хүмүүжил гэхээс илүү Монгол Өв соёлоо хадгалах тал дээр ер нь хэрхэн яаж хандж байгаа гэж боддог бай таны хувьд? Энэ бол одоо сүүлийн үед бол нэг яг нь нийгэм сошиал юу ихтэй болцсон учраас ер нь орхигдцол гэж бодож байна. Ер нь одоо орхигдоод л байгаа. Бас л эмзэглэмээр л юм болж байгаа л гэсэн. Одоо энэ хүүхдүүд ер нь одоо төв төсөж байгаа хүүхдүүд бол тэр мал ахгүй хөдөөний соёл гэдгийг бараг мэдэхгүй. Цаа ингэж хэлгэвдээ бүгд. Сайн манайхан нэг албан газрынхаа хүүхдүүдтэй нэг агаарсхан сая гарлаа л да гэрүүлээ өдрийг тэмдэглэн өрүүлэх зорилгоор. Тэгсэн нөгөө хүүхд маань цаа гэдгийг үхэр харцаад 5 настай хүүхдэлтэй. Тий тэгэхээр л одоо тэгэл тэр тал ер нь өв соёл нүүдэлж авах бол одоо тэгэл хүүхдүүд мэдгүй л болж ийн л гэж үзэж байгаа шүү. Тэгэхээр одоо хөдөө л хүүхдүүдэд сайн гаргах хэрэгтэй. Ядч л нэг хөдөө нэг хоногоор 2 хоногоор явтаж гэсэн хүүхдүүдэд авч явж тий малын захад аваачж үзүүлэхгүй бол болохгүй. Нохоноос айхгүй байгаа хэрнээс үхрээс айгаад тий үнэ тоглоноос айгаад байгаа хүүхдүүд одоо ингээд хүүхдүүд чинь тийм л шүү. Тэгсэнсээ энэ гадаагаа нохоноос айхгүй, айлын хотны нохоноос айхгүй байгаа хэрнээс. Тэгэхээр л жоохон надад бол юм зөвлөштэй л санагддаг. Бид хоёрын хувьд бол амралтаа цуг аваад заавал нэг жилийн газар очиж амрах тий одоо совилох ийм юу бол заавал одоо нэг жилдэл заавал өөрсдөө тийм цаг гаргах хэрэгтэй гэж боддог. Баян тийм бол ингээд хоёрлаа явдаг. Одоо хүүхдүүд жижиг байхад бол авч чадахгүй байгаа. Одоо сүүлийн үед ковид мод гэдэг нэг хоёр жаа хүүхд бол ер нь бол тэгээд хүүхдүүдэд том хүүхдүүдтэй байхтаа бол дагуулад л явж. За зуныг бол заавал зуны амралтыг хөдөө өнгөрөөнө. Манайх бол одоо 100 ангиал одоо битэр 8 сард амрлаа, 7 сард амрлаа гэхэд бол энэ 8-ын төдөр байдаггүй. Хөдөө гэр бариад тэгээд үнийгээ сагаад хоноо хариулаад яваа шүү дээ. 6 хүн бол тэгэл бүр тусдаа гэрээ барьж байгаа хөдөө гартаг. Одоо 20 хоног ч байсан хамаагүй тэр бол яг тэгж зарцуулдаг. Тэгэхээр нэг жилийн 1 сар ч гэсэн бүгд хамт тий нийгмээс арай одоо төв нийгмээс зөвлөсөн нийгмээс арай өөр. Нүүдэлчнийхээ соёлыг хийх юм бас болчих. Тийм ч учраас манай хүүхдүүд нар одоо бие даах ажил, хөдөөний ажил тийм бол одоо тий ядаж мал ахуйтай ойрхон өдөр байх тал дээр л дайггүй гэж боддог. Ер нь тэрийг нь л устгахгүй юмсан гэж бодож л одоо 100 даа төрөл заавал мэддэг байгаа. Энэ гэр бүлээрээ дарсан зургуудыг ер нь хэдэн онд тийм ээ даруулж исэн бэ? Энэ зургууд дээр бас та тайлбар хийхгүй юу? За одоо энэ баг мартсан. Миний охин одоо энэ 5 настай байсан гэрэд наа чинь 13 оны зураг биш ээ. Тийм ээ 12 оны зураг юм. Биш ээ 13 оных би оюутан байсан. Тийм үү. Энэ бол арай сүүлийнхэн зураг. Энэ болохоор одоо 17 онд 18 онд манай баг дундагч харсан л тий. 17 оны цагаан сарын өмнөх зураг. Энд бас юу байгаа. Альбомын зураг биш. Бас яг дурсгалтай гэвэл байх үднэс. Чаташка. Шоолын хаалт зүг. Тийм. Битэрийн анх танилцаад зэг юу яаж явах вэ? Зургаан за сүүл
Мэдээ зураг бол их л байгаа л да. Хамгийн дурсгалтай зураг одоо тэр үерхэж эхэлчихэд хүүхдгүй байсан. Одоо хүүхд гараагүй дөнгөж үерхэд л явж байгаа үедээ Улаанбаатарт Боны бодоод явчихтай зураг. нэг балзааны л зураг тийм нэг гэрэл зургийн нэг студи гэдэг шнэ нэг юм. Уран зургийн галерей дээр авахулж илаа. Тэгээ бид нар үед хар цагаан зураг хамгийн гоё юм байсан. Дөө тэгтээ. За манай телевизтэй хамтран ажилладаг гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газраас за тооёш маань ийм талархал ирсэн байна. За архин хүндэт Цэрэг Баярын гэр бүл орон нутгийнхаа хөгжил дэвшилт бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулж үр бүтээлтэй ажиллаж амьдарч байгаа залуу гэр бүлээ дэмжиж сурталчлан таниулах гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлага гэр бүлийн үнцнийг ойлгуулах зорилгоор за бэлхэн хүргэдэг хайрын төв нэвтрүүлэгт оролцсон танай гэр бүлд аз жаргал эрүүл энх хамгийн сайн сайхны хүсэн өрөөж за талархал хадгалуулав гэсэн байна. Баярлалаа. За мөн гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газраас дурсгав 2022 он хайрын түүх нэвтрүүлэг гэдгийгсэн байна. За энэ хайрын мод за таны гэр бүлийн хайр дурлал тиймээ энэ мод шиг үргэлж сайхан цэцэглэж байх болтугай гэд дурсгасан байна. За ингээд нэг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан хүүхд гэр бүл хөгжлийн хөгжил залуучуудын газартаа баярлалаа. Тэгээд би бэлтгэж хамт олонд бас баярлалаа. Та бүхний цаашдын уран бүтээл өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ BBS телевиз гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газартай хамтран зохион байгуулдаг хайрын түүх нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.